Одмондөр сугаас таны амрыг ирэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөө шоу болон Movie Marathon Илүүгүз Илүүгав Look TV ивэнттэй ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрч байна. Студид хөтлөгч Инхот Уранчмаг хоёр ажиллаж байна. Өдрийн мэндэргээ. Өдрийн мэнд урнаа. За их нэртэйгээ муудалцаад ялсан цорын ганц хэрэгэд байгаа шүү дээ, тийм ээ. За түүний одоо шүүх хурал дууссаны дараа бид нэр бүгдээрээ л тэгээ шоолж байсан. Их нэртэйгээ муудалцаад ялж болдго юм байна. За харин ялсан шалтгаан эмхтэй хөлжтэй байсан байна гэх мэтчлэн тий. За энэ зөв хошин маягаар өгсөн нэр байгаа юм шүү. За Johnny Depp гэж энэ хүн 1963 онд айлын баг болж мэтэлсэн юм байна. За дээр хоёр эгч нэг ахтай. Аав нь инженер хүн бол харин ээж нь 14 настайгаас хойш зөөгчээр ажилласан Elizabeth гэдэг нэртэй ийм хүн байж. За ихэвчлэн замын хажуугийн кафед ажилладаг. За маш олон цагаар бүр өдөр шөнөгүй ажилладаг. За мөн хар багасаа зөөгчөр ажиллаад бүр залхаад уурн нь хүрдэг байсан даач гэх юм уу. Ээж нь маш муухай аштай хүн байсан юм. Хүүхдүүдэд байнга загнаж, харааж, зоддог. За гартаа таарлцсан бүхнээрээ балбдаг. Утасны одоо харилцуураар хүртэл зоддог. За зөвхөн Johnny болон хүүхдүүдээ ч биш, нөхрийгөө ч гэсэн бас. Тэгээл байнга хэрүүлтэй ийм хүн байсан юм байна. За манай ээж энэ дэлхий дээр хамгийн хэрцгий ээж ч байсан байж магадгүй гэж Johnny Depp хэлж ирсэн юм байна. За аав ээж хоёрын хооронд бүр хайрын харилцаа гэх юм бараг байхгүй. За тэр гэрт байнга л хараал хэлж орилж харалдаг ийм айл байсан юм байна. За аав нь хүртэл ээжийг аргалж чадахгүй байхад Johnny аргалж чадна гэж юу аах вэ? За тэгвэл Johnny түүний өвөөний хань болдог байсан гинэ. Ер нь өвөөгийн хүүхэд байсан юм байна. Үргэлж хамт явж байдаг, дэлгүүр ороход яасан ч гэсэн байнга л хамт байдаг. Өвөө тамхиа татаад л өөр тохиолдсон түүхээ ярьж өгдөг. Тэр түүхүүдийн сонсох маш дуртай. За гэтэл түүнийг Johnny Depp-ийг 9 настай байхад өвөө нь нас орсон юм байна. За ингээд түүнийг тайвшруулдаг ганц хүн тэнгэр талж байгаа. Энэ цагаас хойш түүний амьдрал жинхэнэ там болсон. Энэ үйл явдлаас хойш бас түүний зан чанарт бас их өөрчлөлт гарч байгаа юм байна. Ер нь багада их сэргэлэн цовоо тийм хүүхэд байсан юм шиг байна. Тэгэл ингээд багаар ингээд том харт холбоонууд амьдралтанд гарсаар бод ер нь жоохон бидний мэдгэж Johnny Depp болж хувирсан болов. За тэднийх байнга нүдэг нь энэ хүүхдүүдэд бас их нөлөөлсөн. Найзуудтай байна гэдэг бараг боломжгүй. Арай гэж найзтай болох жахт нь л гэрн дахиад нүчдэг. За нүүдэх шалтгаан нь ч мангар шалтгаан байна. Энэ айл гэрээ цэвэрлэж гэрээ засах их дургүй айл юм гинэ. Энд тэнд ингээ юм нэвтэрчвэл засахгүй ингээл байгаа л үүдэг. Тэгж байгаа л бүр болохоо болохоор нүчдэг. Ийм айл байж. Тавилга гэхээр юм бараг байхгүй. Тэгэд хитэн хайрцагтайгаа л байж байдаг. Нэг новширсан, хөглөрсөн айл байсан юм байна. За ер нь Johnny Depp-ийг одоо харахаар байгаа байдал нэг тиймэрхүү шүү дээ. Яг л тэгж бодогдчихлээ. Хард нь яг ийм л юм байж л дээ. Харин тийм. Тэр нэг готлоо хэдэн жил өмсдөг лээ энэ ч бас. Нэг хуучирсан готлоо. За тэр яг хуцандаа хайртай байх л та тийм ээ. За Johnny Depp найз нөхөд гэхээр юм байхгүй. За хайртай хүн байхгүй болчихсон 12 настайгаас тамхи татаж арх ууж эхэлсэн баг. За тэгэл аав ээжтэйгээ нийлээд хараал хийгээл гэртээ хэрүүл хийдэг, ойрлолдог, ингээл байждаг ийм хөвгт болж өсөж байгаа юм байна. Тэгэд амьдралд ер нь эрт хөлт тавьсан юм байна. Бисаа буруу хэлчихв. Амьдралд их эрт хөлт тавьсан юм байна. Ер нь бол том хүний амьдрал гэсэн үг шүү дээ, тийм. За эцэг ихэн хайр халамж байхгүй газар мэдээж хүүхэд гэртээ тогтохгүй. За ингээд гадуур их тэндэг янз бүрийн хүмүүстэй нийлдэг ингэж байгаа л ер нь амьдралын юм үзэж байгаа юм байна. За харин Johnny-гийн төрсөн өдрөөр буюу 12 насны төрсөн өдрөөр ээж нь түүнд нэг гитар авч өгсөн гинэ. Энэ $25 бэлэг нь түүний амьдралыг бүрэн өөрчилсөн байна. За Johnny Depp гитарт болон хөгжимд үнэхээр их дурлаж эхэлсэн юм байна. Бас түндэж муугүй чадварлаг гэж. За ингээд багасаа хэд хэдэн хамтлагт хүртэл тоглож байсан. Ийм түүхтэй. За Johnny Depp-ийг 15 настай болох үед тэднийх бараг 40 гаруй удаа нүгчгсэн байсан. Оо ямар их юм бэ? Бүр арай их юм биш 40 гаруй өгдөжтэй тий. Тийм бааз. 15 настай. Жилд л хэд удаа нүгчсэн гэсэн. Жилд 3-4 нүгчсэн гэсэн. Гэхдээ ер нь хотоос олж байгааг юм байна. За харин 15 настай болох үед нь тэднийх Kentucky-гээс Florida мужид руу нүүж байгаа юм байна. Аав нь өндөр цалинтай ажилд орохоор болсон учраас. За ингээл арай гэж найзтай болох гэжсэн дахиад нүчж байгаа юм. Түүний сэтгэл санаа гэж авах юм байхгүй. Аз жаргал гэхээр юм юу ч байхгүй гинэ. Тэг үргэлжл ямар нэг юм сэтгэл зовж байдаг ийм хөвгт. Сэтгэлийн их гүн шаналлалтай.
За ингээд байж байтал түүний 15 насны төрсөн өдрөөр эцэг их нь ингээд салчиж байгаа. Johnny Depp нь аав ээжээрээ хоёулангийн үзэн яддаг байсан юм билээ. За ээжтэйгээ үлдсэн Johnny ер нь бол болж өгөл мансуурлын байдалтай байхыг хичээдэг. Болж бүтэхгүй зүйлийг хэрэглэнэ. Энэ юунаас үүдэлтэй хэр ээж нь нэг өдөр өөрийнхөө уудаг тайвшруулдаг юмыг өгсөн юм байна. За энэ юмыг уусан чинь нөгөөний зовлон шаналл, сэтгэлийн шархан ингээд мэдрэгдэхгүй болоод багасж байгааг мэдрэгдсэн гинэ өөртөө. Тэгээ тэр нэг тааламжтай болсон учраас юм болж бүтэхгүй юм цаашид хэрэглэх болж байгаа юм байна. За энийг нь мэдээж сургууль нь мэдчихэд Johnny-г сургуулиас нь хөөсөн. За манай 2-7 хоногийн дараа би сургуульд эргээд орё л тоо гэд гуугаад очихт нь захирал нь чи хөгжмийн мөрөөдлөө дагах хэрэгтэй гэд сургуульд аваагүй. Энэ бол зүгээр яг боловсон татгалцж байгаа л юм үйлдэл. Ер нь бол тэ буруу юм хэрэглээд байгаа хүүхдийг мэдээж сургууль аавна гэж байна тийм ээ. За харин энэ зөвлөгөө нь түнд маш хэрэг болсон. Энэ зөвлөгөөг дагцсан баг. Мөрөөдлөө дагсан баг. За Johnny төд бодлого буюу 15 настай гэрээсээ нүгэд 16 настай гэрээсээ нүгэд нэг найзтайгаа аяллаа машинд амьдрах болсон юм байна. За энэ үед тэрээр өөрийн өвөрмөц хувцлалтаа стилээ олсон гэдэг. За олсон биш. Тэр стилээ ил гаргаж байгаа. Түүний стил загвар онцлог гоё байдаг тийм ээ. Тэгвэл энэ хэв маяга ээжийнхээ хувцсыг хулгайлж өмсдгөөс нь эхлэлтэй гинэ. Ер нь ээжийнхээ шүүгээ дотор л баг бэж идэг байсан юм шүү. Ажилтаа байхад нь тэгэл нэг эмэгтэй хүмүүний хувцсуудыг яг өөрт тохирох зохихоороо эрэгтэй хүнд яаж зохих вэ? Тэрүүгээр ингэж өмсч та зүүж үтсээр байгаад тэгэд өөрийнхөө стилийг олж байгаа юм байл шүү. За 16 настай Johnny The Kids гэдэг нэртэй нэг хамтлагт тоглох болсон. За өөрийнхөө мужид өөрийнхөө хотод ер нь нэлээд давгүй нэр хүндтэй болцсон гэж. Шөнийн цэнгэний газруудаар тоглолдог. Тэг хүмүүс ч таньдаг болцсон. Ирээдүйн ер нь жоохон гэрэлтэй харагдаад эхэлсэн гинэ. За тэгээд эднийх ер нь цаашдаа амжилттай явахын тулд студидтэй очиж гэрээ байгуулахын тулд боломжоо хагаад Лос Анжелес руу хамтлагаараа нүүж байгаа юм байна. За мэдээж тэнд очиод шууд амжилт гаргана гэдэг бол худлаа шүү дээ. За энэ Johnny Depp хамтлаг тоглохоос гадна олдсон бүх ажлыг хийдэг байсан. Барилга дээр ажилтдаг, шуудан зөөдөг, уцаар нэг юм зардаг штэ. Айл өдрөө залгаал. Та энэ бүтээгдэхүүнийг авах уу гэдэг тийм ажил хүртэл хийжсэн. За харин Kids гэдэг хамтлагийн амжилтанд хүрч чадсангүй. Манай хүнч хамтлагаас солисон байна. Гэхдээ нэгээр зогсоогүй. 4 жилийн хугацаанд 14 хамтлаг солисон байна. За одоо манай хүн 20 настай болцсон байна. За 20 болтгүй 20 насн дээр ямар нэг юм онцгой зүйл хийх ёстой. Бид хоёр Johnny Depp-ийн талаар ярьж байгаа. За тэгвэл манай хүн 20 наснда хормоо хийсэн гинэ. Өөрөөсөө 5 насаар ихч. За хамтлагийнхаа дуучных нь ихч нэмээд ирнэ. За мейкап артист ийм бүсгүй байж. Гэхдээ мэдээж энэ бол тэнэг гэрлэлт байсан гэж хэлж болно. 2 жилийн дараа тэр хоёр тийш болсон баг. Мөнгө сайн олохгүй байна гэдэг шалтгаанаар. Гэхдээ энэ ихнэр нь түүнийг жүжигчний амьдралд хөтлж оруулсан гэж хэлж болно. Johnny бас жүжиглэх дуртай байсан юм байна л да. Тэгсэн чинь тэрийн сонссон ихнэр нь манай хүнийг Nicolas Cage-тэй танилцуулсан баг. Nick Cage чинь тэр үед бас овоо гайгүй нэр хүндтэй болцсон. Francis Ford Coppola-гийн кинонд тоглолцсон, гол дүр бүтээсэн нэлээд дажгүй тийм болцсон байсан. За энэ хоёр танилцаад тэр Nick Cage манай хүнд нэлээд их зөвлөгөө өгсөн юм. Энэ кино ертөнцийн юм байдаг, жүжигч юм юм байдаг, ингэж жүжиглдэг. За энд чи очиж уулзч гэдэг юм уу те. Ингээд Johnny одоо багч гэсэн юм мэдлэгтэй болж байгаа юм. За 1984 онд Johnny Depp анхны дүрээ авч чадчих. Гэтэл тэр нь зүгээр нэг энгийн дүр байсангүй гэнэ. A Nightmare of Elm Street гэдэг маш алдартай болсон юм кино. Нэг Freddie Mercury-гээ зүүдэнд орж ирээд идэг юм сарвуутай гар байдаг штэ. Тийм урт хамснуудтай. Тэрний гол дүрүүдийн нэг тоглолцсон байхгүй. Эч мөр колт болсон амар кино штэ. Хүүхэлтэй нэгдэг тийм. Хүүхэлтэй нэгдэг л байдаг. За анх ямар ч дүр байсан хамаагүй тоглоно гэдэг зорилготойгоор очсон бол за түүний гадаад төрийг харсан найруулагч продюсерууд манай хүнд гол дүрүүдийн нэгийг өгчөж байгаа юм. Ингээд кино маш их амжилттай болоод Johnny Depp гэдэг царай анх удаа Холливуудд танигдчих. Ерөөсөн анхны дүрээрээ л тийм хайчин гартай юм шиг тийм ийм сарвуутай. Тийм. Хүний зүудэнд орж ирээд алангууд нөгөө хүн амьдрал дээр үгчдэг. Хөрөнгө кино шүү. Хөрөнгө кино аим шиг кино. Жохон багтаа үзээд хөтлөө ажиллуулаад. За түүний одоо Johnny Depp-ийн кинонд тоглох болсон үндсэн шалтгаан нь хамтлагаа олонний танил болгох юм байна. Би хэрвээ жоохон алдартай болчих юм бол
одоо надаар дамжуулаад манай хамтлаг алтартай болоо. Тэгээд хөгжмөөрөө алж ядна гэсэн ийм зорилготой байхгүй юу? Тэгсэн чинь Джоныгийн эхний дүрийг харсан кино бүтээгч нар шууд л дараагийн төсөлд нь урьдсан баг. За манай хүн ч гэсэн шууд зөвшөөрч байгаа энэ дэр. За энэ үедээ хамтлагаа ботсон хэвээрээ л байгаа шүү дээ. За стаална гэсэн бодолтой. Кинонд тоглоод авсан цалингаа хадгалаад шин цомгоо гарах ийм төлөвлөгөөтэй. Гэхдээ төв дуудлаггүй байдал өөрөөр ирсэн гин. Манай хүн нөгөө цуглуулсан цалингаараа шин цомог гарах биш жүжигчин сургалтанд сууж эхэлсэн гэж. За харин энэ сургалтанд түнд маш их зүйлийг заасан. Манай хүн ч гэсэн маш сайн суралцж байсан байна. За одоо ингэж нөгөө хамтлагаараа од болно гэж бодож исэн хүмүүс маань одоо жүжигчнэр од болохоор нэг мөр шийдсэн энэ юм байна. За энэ сургалтанд суусныхын дараагийн нэг кинон жинхэнэ жүжигчин хүний чадрыг сорьсон ийм ажил байж. Хоёул өмнөх дугаар дээр Platoon гэдэг кино ярьсан шүү дээ. Нэхин Keanu Reeves тоглож байгаа татгалцчихдаг гэдэг. Тэгвэл Oliver Stone гэдэг хүний энэ кинонд манай Johnny жижигэн дүр авч чадчих юм байна. Гэхдээ энэ кинон дээр тоглосноор тэр маш их туршлага өрнөтлүүлсэн. Яг кинон дээр түүнийг нэг их гаргадаг л дээ. Зохиол дээр өгөн их гардаг байсан дүр байсан боловч найруулагч нь хасдаг штэ. Тэгвэл Johnny-гийн ихэнх хэсгүүдийг хассан юм бэл. Тэгээ нэг их олонд танигдчих чадаагүй. Гэхдээ энэ кинон дээр Charlie Sheen, Willem Dafoe, Forest Whitaker энэ төр лаглаг жүжигчтэй тоглож үзэж байгаа. За дээрэс нь энэ киноны бэлтгэлгээд жүжигчдийн бүгдийн яг жинхэнэ байлдагчийн бэлтгэл хийлэгдэг байсан юм. Нөгөө нэг цэргийн өмсгөлтөө хувцастайгаа үүргэвч юутай тэгээ одоо шуугаар явна, шалбаг туулдна, гол ус гатлна гэж бүрээс яг байлдагч нар шиг гууж алхан тохног төөрүүлдэг эднэр чинь маш хэцүү тийм одоо бэлтгэл хийж байсан юм. Энэ нөгөө нэг залуу жүжигч нь маш их таалагддаг. Жүжигчний ажил чинь гоё юм биш үү гэдэг энэ сэтлийг өгч байгаа юм бэл. За энэ кинон Оскарын 8 төрөлд дэвшээд 4 төрөлд нь ялалт байх болсон. Маш амжилттай мундаг кино. Гэтэл манай хүн нэг гарч чадсангүй тийм ээ. За энэ төслийн дараа өөр тохирох баг бүх шалгаруулалтанд очих болсон байна. Харин энэ дундаас 1987 онд 21 Jump Street гэдэг цуврал түүний амжилтын эхлэл нь байсан. Сүүлд нэг кино болоо гарцсан та нэг 2 цагтаа 10 жилийн хүүхэд болоод хар тамхи мөрдөл хийдэг. Тэр нэг олон үзээгүй тэр. Гэтэ яг тэр кинон энэ цуврал нь амжилттай болцсон учраас цувралаас сэдвлээд кино хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ цуврал ямар алдартай байсан эндээс харагдаж байгаа. За тухайн үед энэ цуврал маш алдартай болсон гэж сая хэлсэн. За үүнийгээ дагаад манай хүний нэр ч гэсэн олонд төгж эхэлсэн байна. Эхний хэдэн улирал нь маш амжилттай. Харин сүүлийн 2 улирал нь жоохон таар болцсон юм байна. Эхний хэд улирал, эхний 2 улирал нь нийт 4 улирал гараад 102 анги гарснаас манай хүн 82-т нь тоглосон байна. Тэр нь бол яг л голд үндсэн дүр байсан байна. За одоо түүнийг Холливуд болоод Америк нэгдсэн улс 21-ийн Том Хэнсон гэдэг дүрээр нь мэддэг болсон байна. Хэрвээ манай хүн энэ зурлаас хойш одоо нэг их олон төсөлд оролцоог бол насан туршдаа 21-ийн Том Хэнсон гэдэг нэрээр алдарших байсан байна. Түүхэнд үлдэх байсан байна тийм. За харин энээс Johnny Depp их айж байсан гэнэ. Би энд байгаа л өөр төсөлд оролцож чадахгүй бол хүссэн амжилтанд хүрэхгүй 21-ийн энд залуул болж хувирах нь. Энэ ажил миний авиасуулан амжилтыг хязгаарлаж байна гэж бодож эхэлсэн байна. За яг ихний 2 улирал нь одоо сайн мессеж өгсөн одоо нийгэмд хэрэгтэй ийм зурлууд боллоо. Сүүлийн 2 улирал нь жоохон юм юу болчлоо. Формалны тэр нэг жоохон шоу болчлоо гэж бодоод тэгээ энэ туслаас ер нь жоохон залхаж эхлэв. За ингээд энэ төслөөс гарч байгаа юм. Гарсан гэж хөөгцсөн юм бэл. Ер нь албаар хөөгцсөн баг. Нөө трейлер өгдөг штэ. Жүжигчин болгоны тэрэн дотор агсан тавьсан гинэ. Тэрийг бүр ингээд эвдэж сүйтгсэн. За энийг харсан продюсерууд яаж зүгээр авах вэ? За ингээд түүнийг халж байгаа ни. Богончг ба. Дэм богончг тийм. Гэтэ нөө сүүлийн кино болж гарсан гэдэг штэ. Тэрэн дээр манай хүн камео болж чимэг дүр болж гарч ирдэг байхгүй. Хамгийн төгсгөлт нь энэ одоо 21 Jump Street-ийн ертөнцид энэ Том Хэнсон ажиллаа хийсээр байгаа шүү гэдгийг үзүүлж байгаа. Гэтэ гарч ирээд өгчдөг л дээ. За 1990 онд харин тэрээр өөрийнхөө жүжиглэлтийг эвдээд Cry Baby гэдэг нэртэй мюзиклд тоглож байгаа. Одоо өөрийгөө дуулж чадна гэдгээ харуулж байгаа. За ингээд би өөрийгөө эвдээд өөр дүр бүтээж чадна гэдгээ үзэгчдэд тулаад Холливуудынханд нотолж харуулж байгаа юм. За энэ нь ч үр дүнгээ өгөөд Johnny-гийн дараагийн тоглох кинонд түүнийг дэлхийд таниулж чадна. Энэ киноны нэр бол Edward Scissorhands. Цаглаа ивент итгэжтэй танилцуулъя.
За, нэвтрүүлгийн ивент итгэжээр бас кинотой холбоотой компани орж ирсэн байна. Movie Marathon илүүг ав гэсэн байна. Тэгээ миний бодлоор бол амралтын өдөр хамгийн гоё амралтын өдөр бол хайртай хүмүүстэйгээ ингээ тэ эрхлэлтээд ингээ кино үзээд хөвтөж явах. Тэр амралт бол одоо хамгийн сайхан амарсан шиг амралт болдог юм шиг санагддаг. Тэгээ яг ганцаараа үзчих гэсэн хамаагүй те. Тэгээ зарим хүмүүс нөгөө кино үзэхээр хайрын цагаа дэмий юм дүрлээ энэ төр гэж бас хүлээж авдаг хүмүүс байдаг. Гэтэл одоо кинод нэр чи хүний нөгөө сэтгэл зүй аягүй гоё амарч байгаа орчноос ингээ салж ч юм уу те. За эсвэл одоо бүр баримтат шинжлэх ухааны кинонуудыг үзэх юм бол тэр өстө маш гүн гоё мэдлэг болж бас үлддэг. Айгүй олон даваа талуудтай. Тэгэлгүй яах вэ? Кино бол өстө супер хобби гэж бас боддог. Тийм. Би ч одоо киноноос ер нь шинжлэх ухааны их ойлголтууд авч байгаа шүү дээ. Тэгээд энэ буруу одоо pseudoscience гарна тэрэн дээр. Тэгвэл энэ ягаад буруу гэдэг байгаа юм? Псевдо гэдэг нь ягаад хурамч чинь жинхэнэ ямар ингэж ялгаж салгаад юм чинь. Чи сонирхлыг татах очруулж штэ тэр псевдо гэсэн тийм. Тэгээд та бүхэн маань одоо яг энэ бас урамшууллыг зарлаад байгаа Movie Marathon илүүг үзэлэг ав Look TV-гээр кино үзэх дуртай сонсогчд маань киногоо үзээд iPhone 17 Pro, iPad Pro, PlayStation VR зэрэг бэлгүүдийн эзэн болох юм боломжтой байна. Тэгээд энэ бол одоо Look TV Movie Marathon-ы урамшуулал. Тэгээд та Look TV-гээс 3,000 төгрөгнөөс дээш үнийн дүнтэй кино эсвэл багц түрээслэн үзээд оноо цуглуулах юм байна. Тэгээд хамгийн өндөр оноотой эхний 100 байр одоо бэлгтэй гэж байна. Тийм үү? Тийм. Тэгэхээр 100 гэдэг чинь бас дайчгүй байгаа. За яг кино хоббитэй хүмүүст бол бас тийм байна. Шагналын эзэн болох боломжтой байна. Movie Marathon урамшуулал 11-р сарын 19-ний хүртэл үргэлжлэхдээ та бүхэн маань одоо тий Look TV-гээ ашигладаг бол одоо Look TV-нээс кинонуудаа сонгоод үзээд байвал бас тун зүгээр байна. Манай сансар одоо бас нөгөө түрээсийнх нь кодыг мэдчихэд би одоо бас төрүүлчих магадгүй байдалтай байгаа. Тэгээд Look TV MN гэсэн сайтаас та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээд кино ертөнцийн болохоор гайхалтай ертөнц шүү. Тэгэлгүй яах вэ? Хүндрэлтний нээсэн том нээлтүүдийн нэг шүү дээ кино гэдэг тийм ээ. Фото зураг тийм ээ. За нэрт найруулагч Tim Burton-ы найруулсан Edward Scissorhands гэдэг кинонд Brad Pitt, RDJ, Robert Downey Jr., Jim Carrey зэрэг жүжигчдийг ярьж байсан. Гэхдээ манай хүнийг сонгосон ба. Ер нь бол яг тохирсон хүнээс сонгосон гэж одоо харахад бол тийм ээ. За ингээд энэ дүрээрээ анх удаа алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшиж чадчих. Киноны дүр Эдвард нь кинон дээр маш бага үг хэлдэг. За өөрийгөө илэрхийлэх гол арга нь түүний нүд байсан. За нүд бол жүжигчийн хүний хамгийн том зэвсэг. Тэр юу ч илэрхийлж болно. Нөгөө яа за энийг болч та. Болохгүй юм ярих чинь. Хэлтэй. За харцаар хүмүүст юу мэдэрч байгаагаа илэрхийлэх гэдэг бол маш хэцүү. Яг жинхэнэ жүжигчийн хүний л чадвар байдаг. За харин манай хүн энэ хэцүү даалгаврыг маш амжилттай биелүүлээд бүр алтан бөмбөрцөг төрөлд нэр дэвшиж чадчих. За үүнд мэдээж түүний этгээд төрхөөс гадна жүжигчдийн сургууль нь их хэрэг болж байгаа. Тэгээ анх удаа ийм хэцүү дүр бүтээж байгаа гэхэд манай хүн маш чадварлаг бүтээсэн баг. За мөн энэ киноны нэг даваа тал нь юу гэхээр Tim Burton-тэй анх удаа хамтарч ажиллаж байгаа. Энэ хоёр чинь энэ киноноос хойш маш сайн найзууд болоод баг 8-9 кинонд хамтарч ажилласан баг. Эсвэл Tim Burton кино найруулна гэвэл гол дүр нь Johnny Depp биздэ гэдэг ийм яриа байдаг. Энэ түгээмэл үзэгдлийн те энэ бас тэгж байгаа. Тий. Найруулагчтайгаа хамтардаг. Тий. За энэ кинон дээр бас өөр нэг чухал хүнтэй Johnny Depp танилцсан. За өөрөөсөө 10 насаар дүү Winona Ryder байсан. За тэд анхны харцаар л бие биедээ дурлалцгаасан. Үнэхээр гал халуун дурлал байсан гэдэг. За Johnny Depp бүр гарын дээрээ Winona Forever гэдэг нэртэй шивээс хүртэл хэлсэн байна. Йоо. Ерөөсө хавцаж салхаа мэдхгүй хамт байдаг байсан гинэ. Ингээд 5 сарын дараа Johnny түүнээс надтай гэрлээч гэж гуйж байгаа. Тэгээ мэдээж энэ бол зөвшөөрсөн. За Winona-гийн хувьд ч гэсэн Johnny анхны хайр нь байсан. Ер нь анхных нь бүгдээрээ байсан юм билээ. За тэгвэл мэдээж анхны хайр бүтдгүү гэж ярьдаг. Тэрний жишээ нь манай хоёр бас болсон байна. За хамтдаа мэдээж ад жаргалтай байгаад байгаа ч гэсэн энэ хоёр ажиллаа хийх хэрэгтэй. Яг одоо эд үе дээр явж байгаа ийм залуу одоо жүжигччүүд. За тийм болохоор жүжигчний амьдрал маш хэцүү. Ийш тийшээ аялна, удаан хугацаагаар явна. Тэгэд энэ хоёрт ер нь жоохон саад болж эхэлсэн гинэ. Одоо хагарал болж эхэлсэн. За энэ дээр бас мэдээж папарацци мэдээлж байгаа. Хоорондоо ингээл уулзахгүй бодно. Ванана өөр жүжигчтэй тоглоно. Тэнгүүд янз бүрийн одоо цуу яриад игдэн худал мэдээллүүд түгээн ч гэдэг юм. Ингээд энэ хоёрын хооронд ингээл сэв сулгаалаа байхгүй. Ингэж жагаад энэ хоёр ер нь залуу асууд маань салхаар шийдэж байгаа. За Winona салсан ер нь
энэ мэдээлэл ингээл хоорондынх нь харилцаанаас болоод Winona бол ер нь салсан дээр гэж бодож исэн юм. Тэгээд нэг их тааш зовч ханалтсангүй. Харин Johnny эдийн салалт маш хүндээр туссан. Бүр ингээд хамтдаа байна, үрд байна гэж бодоод гэрлэх санал тавьсан, гар дээрээ шивээс илгэцсэн, баларцсан байж байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь ийм үйл явдал болсон. Тэгээд энэ садалтаас хойш Johnny өөр хүн болсон гэж найзууд нь ярьдаг юм бэл. Өвөөгөө нас урахад нэг өөрчлөгдсөн шүү дээ, тий. Энэ салалт дахиад манай хүн гүн цочролд орж байгаа юм. За нөгөө нэг шивээс нь Winona Forever гэдэг шивээсээ Winona Forever гэж өөрчилсөн гэнэ. За биднэрт маш том сургамж өгж байгаа шүү энэ дээр. Яаж ч хайрлж сэтгэлж хөдөлж байсан гэсэн шивээс л хийл гэж болтгүй юм шүү гэж. За тэгээд уг нь тэр шивээсээ бүгдийг найрлахч боломжтой байсан ч гэсэн манай хүн тэр жаргалтай дурсамжуудаа би хаяа ч гэсэн дурсч юмэр байдаг юм а гэд зүгээр нэрийг л өөрчилсөн байгаа. Winona-гийн сүүлийн N-ийг л арилгасан байна. За Edward Scissorhands киноныхаа дараа Johnny киноны саналуудад юу болгодож эхэлж байгаа. Нэр хүнд нь маш өндөрт. За ингээд юу олонний анхаарал байх их дуртай болж эхэлсэн. Одын амьдрал зөгцөд, одын амьдрал таалагдж эхэлсэн байна. Энэ үедээ тэрээр 1993 онд Viper Room гэдэг нэртэй клубыг байгуулсан юм. Энэ рок хөгжмийн клуб байсан боловч за хөгжимчдөөс гадна кино одууд, бусад одууд их ирдэг болсон юм нэлийн алдартай газар болсон юм. Тэгээ эндээ ч гэсэн байх их дуртай. Ер нь ингээл сэтгэл санаа жоохон засагтаа дээшлээд ирж байгаа юм аахгүй юу. Яг ингээ гайгүй байжсэн чинь түүний маш сайн найз болох River Phoenix нас урчиж байгаа. Хоёлаа түрүүн дугаар дээр ярьсан шүү дээ. Keanu-гийн найз. Тэгсэн чинь энэ Johnny Depp-ийн гуравч бас найзууд байсан юм байна л да. Тэгэд River Phoenix-ийн энэ үхэл түүнд маш хүндэр тусч байгаа. Яагаад тэгэхээр River чинь юу яатсан байхгүй юу. Overdose болсон шүү дээ. Хар тамхи хэтрүүлээд тэргэлцсэн те. Тэгсэн чинь тэр хар тамхийг Johnny Depp өгсөн байсан. Тэгэхээр эн чинь би найзаагаа алчлаа гэдэг сэтгэл зүй дотор нь яваад байгаа байхгүй. Төлбөртэй юм кино юм. Тийм сарахгүй. Тийм. Тин чи насан туршдаа ийм мэдээлэл юу гэх юм те мэдрэмжтэй яваа. Тийм үүрж явах юм. Оо тийм яг үнэ. Яг тийм байхгүй. Ийм ухаатай мэдрэмжтэй. За ингээд энэ үхэл бас л түүний амьдралд маш том харт толбыг ингээд үлдээж байгаа юм. Ер нь манай нэг гутралд орохоор ч юм уу нэлийн ийм хүнд цохилтонд ордог. Нэлийн хүндээр хүлээж авдаг юм шиг санагдаж байна. За харин дараа жилийн тэрээр нэр загвар өмсөгч Kate Moss-тай танилцж байгаа. За бас л анхны харцаар дурлалцгаасан. Нэг нэгнээсээ ерөөсөө салж чадахгүй бүр найзууд нь 5 2 болооч. Бүр ингээд тэрвэрлдэл бийж идэг ийм хүмүүс байсан. Гэтэ тэдний харьцааг баттгаж нэгтгэж байсан бас нэг зүйл нь хар тамхи согтуур болгоно даа. 4 жил хамт байсан. За энэ хугацаанд тэд эрүүл байхаасаа илүү мансуурсан согтуу байсан үе их гэж. Яг энэ танилцсан жилээ нийлчээд төв дудалгүй салах гэж оролдоход Johnny бүр зочд буудлын өрөөгөө боснуулж ирсэн баг. Бас яг тийм үнэтэй байна. Тэ амьдралын холбоонууд чинь бас хүндтэй бас ямар нэг юм тэгж хөвчтэй донцсон үнэтэй тий. Хэцүү юм аа. Тэгээд нэг зочд буудлынхаа өрөөг бүр байхгүй болгоод эвдэл зүйтгэхэд гэсэн чинь цагдаад баривчлагдчих. Ер нь нэлээд олон удаа баривчлагдж байсан. За хоёлаа тэр талаар нь ярихгүй. Зүгээр яг баривчлагдсны энэ дуртаж тий. За харин төд бодлого нь Kate Moss-тойгоо уулзаад эргэж нийлж байгаа. Гэсэн чи тэр эргэж нийлж исэн ресторан даавар бас л болж өгөхгүй юм ийсэн баг. Мэдээж энэ бол энэ хоёр мансуурсан байсан гэсэн үг шүү дээ. Эрүүл хүн бол тийм муухай юм гарахгүй. За ер нь манай хүн чинь нэлийн их уудаг юм байна. Тэгээд бас их мансуурдаг. Тэгээд хуучин хамтрагчд нь ингэж ууралж исэн гэнэ. Чи одоо уугаад байна. Чи сард $30,000 архи ууж ийн гэхэд манай хүн амар их маш их ууралсан гэж. Би сард 30-аас илүүгээр уудаг заа юу. За ингээд манай хүн бас их мансуурдаг. Гэхдээ ингэж хэлж байгаа. Би их мансуурдаг боловч би хизээч ямар нэг юм донтож байгаагүй гэж. Одоо би бас өмөрдөг юм байна. Би болмоор болчих чадна гэдэг яг л нөгөө тэр хүмүүсийн л хэлдэг үг шүү дээ тийм ээ. За Kate Johnny хоёр энэ тэнд нийлчихээр ер нь энэ тэнд болж бүтэхгүй юм их хийдэг. Энэ тэнд нүцгэн явах гэж оролддог. Өөр ингээд бүр энэ хоёрын харилцаа гэж үнэхээр муухай харилцаа байсан. Тэгэд хэрүүлмар хийн энэ тэнд бүр ингээд. За мэдээж нөгөө эргэлцэн л байгаа шүү дээ тийм. За Kate Johnny-гаас сална гэдэг. За тэгэхээр манай хүнтэй бэлэгсэлтээр ингээд торгоогоо л байдаг. Гэхдээ л болдгүй юм болохгүй. Тэд 4 жилийн дараа 1998 онд салж байгаа юм.
За мэдээж Johnny Depp ажиллаа хийсээр л байгаа. За энэ удаад тэрээр томогт болсон хэд хэдэн хүнтэй хамтарч ажиллаж байгаа. За тэдний дотор Marlon Brando, за Al Pacino нар байсан байна. Энэ хоёулантай маш тийм дотн маш сайн найзын харилцаатай байсан байна. Сонирхол нэгтэй учраас бас ингээд найзлах шалтгаан болоодсэн байна. Алдартай Donnie Brasco-гийн кинон дээр киноны дүрийг Al Pacino олж өгсөн юм байна. Анх Al Pacino-д энэ дүрийг санал болгоход үгүй наатан Johnny Depp тохирох юм байна гэд Johnny дуудан готой өөрөө нөгөө дүрийг бүтээчдэг байхгүй. За ингээд найзууд л юм байдаг тийм ээ. За Johnny Depp-ийн жүжигчний замрал амжилттай үргэлжлэхийн зэрэгцээ манай хүн эхний киногоос найруулж байгаа. Өмнө ганц хоёрын богино кино, хөгжмийн видео онтой найруулжсэн бол энэ удаа бүрэн хэмжээний кино анх удаа найруулж байгаа. Энэ кинод Marlon Brando тоглолдог байхгүй. Гэхдээ энэ кинонд бүтлгүүцсэн. За тийм ч учраас манай хүн дахиж кино найруулаагүй. Худлаа ярьж байна. 2024 онд нэг найруулсан баг шүү. Тэр нь бас тэгээд яг өгөл санагдав. За 1998 онд нөө Kate Moss гэдэг юунаас бүсгүйгээс салаад Fear and Loathing in Las Vegas гэдэг кинонд өөрийгөө дахин нэг удаа өөрчилж харуулж байгаа. Энэ кино төвний хувьд их онцлогтой гинэ. Fear and Loathing in Las Vegas гэдэг нэртэй нэг ном байдаг юм л да. Тэрийг манай хүн уншицсан. Тэр номд нь маш дуртай юм гинэ. Тэр дуртай киноор нь дуртай номоор нь кино хийх болсон чинь манай хүн маш их өөрийгөө өөрчлөөд маш их хичээгээд энэ кинон дээр бүр ингээд маш гоё тоглодог байхгүй. Тийм ч гажигдаг хүний дүрийг. Энэ кинонд энэ дүрд бэлтгэхдээ зохиолчтой Hunter Thompson гэдэг хүнтэй танилцаад өөрийнхөө шүтдэг зохиолчтой танилцж гисэн. Тэгээд тэдний хэдэн сарын турш амьдраад бэлтгэл хийсэн баг. Та энэ дүрээ бичихтэй дотроо юу төсөөлж ирсэн? Энэ хүн яг таны хувьд яг ямар хүн юм бэ гэдгийг олж мэдчих. Тэрийг мэдрэхин тулч үд. За ингэж та сайн бэлдсэн учраас тэр кинонд маш сайн болж байгаа. За ингээд энэ зохиолч жүжигч хоёр маань их сайн найзууд болж байгаа. Яг л ах дүүс шиг. Зохиолчийг нас барсны дараа зохиолчийн оршуулгын бүх зардлыг Johnny Depp төлж ирсэн юм билээ. За 1999 онд Johnny Заяны хань гэж хэлж болох. За түүнтэй 14 жил хамт байсан Vanessa Paradis гэдэг бүсгүйтэй танилцж байгаа. За тэд нэг киноны зураг авалтыг үеэр танилцж байгаа. За бас л анхны харцаар дурлалцсан. Энэ үе чинь анхны харцаар дурлал тэгэл өөр тавтах анхны харцаар дурлалаа шүү. Тэгээд дурлчаад хамгийн гол нь тэг өөрийн болгоод байгаа байхгүй. За энэ хоёр танилцсанаас хойш жилийн дараа анхны хүүхдээ үлгээдэг авсан. За тэр охины нэрийг Lily Rose Depp гэдэг. За Lily төрсэн цагаас эхлээд Johnny тис өөр хүн болсон гэнэ. Тэр 6 цэнгэл үдшилгнээс татгалцсан. За мөн согтууруулах хундаа мансууруулах бодисноос холдсон баг. Ингээд ер нь бол охиноо төрөх тэр огшинд Johnny анх удаа өөр хүнийг өөрөөсөө илүү үтсэн тохиолдол нь байсан гэнэ. Түүний өмнөөс үхэхэд ч бэлэн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ингээд манай хүн шууд л нэг гэр бүлийн сайн аав болж хувирч байгаа юм билээ. Дараа нь энэ хоёр Jack гэдэг бас нэг хүү төрөлтэй. За энэ жилдээ түүний тоглосон Sleepy Hollow кинонд найз Tim Burton-тайгаа дахин нэг удаа хамтарч ажиллаж байгаа. Энэ кинонд Оскарт нэг төрөлд шагнал авч чадсан. Ер нь манай хүний тоглосон кинонууд Оскарт ингээл нэр дэвшээл шагнал аваал гэдэг. Гэвч манай хүн байдгүй. За харин тун удахгүй тэрээр 2004 онд анх удаага Оскарт нэр дэвшиж үзсэн. Энэ ямар дүр гэвэл Карибын тэнгисийн дээрэмчдийн Ахмад Jack Sparrow. За ивент тэтгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн ивент тэтгэжээр өдөр бүр шин түлээж үе хамт олон маань ивент тэтгэж ажиллаж байна. За одоо манай сансарч одоо баргийн юм ер нь голоод жоох идэхгүй гуралтай шүлмэл одоо тиймэрхүү юмээс иддэггүй байхгүй ер нь одооны хөвгтөж ер нь тийм болсон баг. Тэгээд нөгөө гэрийн ойрхон түлээж байдаг болохоор түлээж өрөө ороод нөгөө гой жорын бүтээтгүнээс нь битээрээс аваад өдөртөө ч юм уу те өдрийнхөө цаймаа одоо орой холмоолоос аргалцдаг тал бий. Тэгээд түлээж явъя гэдэг. Тэгээд сансар бол бас нөгөө нэг баргийн хоолны газар орсон ч гэсэн хоол нь мухай үл иддэггүй байхгүй юу. Тэгээд нөгөө сансрын индикатор одоо сансар хэрвээ идэж гоё байна гэж яхах бол гоё л байна гэсэн үг гэж манай гэрийнхэн ярилцдаг юм аа гэж. За тэгээ түлээжүүд ороход бол маш олон гоё сонголтууд байдаг те махтай, чихэрлэг, мөскек одоо бэлон энэ чинь бас нэг тийм гурилын мэдмээргүй байх гэдэг баталж айгүй олон гоё сонголттой болцсон те талхнууд нь хүртэл одоо маш олон төрлийн сонголттой байдаг болжээ. Тэгээд та бүхэнд хэд хэдэн бүтээтгүнийг онцлон танилцуулъя. High protein breads гэдэг байгаа. Тэгэд эрүүл бас амттай энэ уургаар баялаг энэ талхнууд байна. Тэгэхээр бүхэл үрийн гурил, хулууны үр, наран цэцгийн үр, гүнждийн үр,
үр, хушиг, самар, энэ almond самар, цангис жимс зэрэг орсон high protein daily nuts bread гэд байна. За мөн high protein daily nuts grain bread, бүхэл үрийн гурил, хулууны үр, наран цэцгийн үр, гүнжтийн үр, хушиг самар, цангис жимс зэрэг орсон. Одоо итгэхэд бас маш юм тааламжтай амтуудыг бас мэдрүүлдэг ийм бүтээгдэхүүнүүд байна. За мөн одоо би бол өөрийнхөө хамгийн дуртай нэг бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Энэ нь бол төлөөж үеийн croissant сэндвич гэдэг байгаа. Франц амтыг өдөр бүр мэдэр гэж байгаа. Шаржигнсан croissant тавьжуулсан энэ зөөлөн бислэг, амтлаг кям, шүүслэг лойлын хослол, хөнгөн атлаа тэжээлэг, өглөө болгон эсвэл одоо өдрийн хоолнд бол яг тохирсон ийм гоё бүтээгдэхүүн байна. За мөн энэ layer tissue bread гэдэг байгаа. Матча крем, за олон давхраа бүрийг амтлаг цэцгийн тосоор амтлсан матча кремээр баялаг. Одоо матчанд бас яг юм дуртай бүлэг хэсэг хүмүүс байдаг тийм. За энэ хүмүүст бол маш гоё сонголт болдог. Одоо салфетик шиг нэг хуцаар нь салган идэхэд сонирхолтой амттай энэ бүтээгдэхүүн байна. Энэ бас миний одоо бас дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг байгаа. Тэгээд нэвтрүүлгийн миний ивент итгэж кино түүхийг явах боломжийг олгож байгаа. Төлөж үеийнхээ хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За аль хэдийн Johnny Depp Алитийн супер болоод байсан, од болоод байсан. За түүнийг 2002 онд Caribbean гэсэн дэрэмжит киноны Ахмад Jack Sparrow дүрд шууд өрж байгаа юм байна. За сонирхолтой нь маш амжилттай болсон энэ төслийг анх Disney-гийнхэн ерөөс амжилттай болгож бодоогүй юм гинэ. За яг маш их мөнгө зарж хийсэн ч гэсэн нэг амжилттай болохгүй байх. Их тиймээс хийгээд үзье. Тэн чин сэтгүүлсэн юм нь юу гэдэг вүлээ? Disney паркийн нэг үзүүлбэр байдаг лөө тэндээс сэтгүүлсэн ч гэж ярьдаг лөө. Тэгж юу анх бол нэг анхаарал хандуулж байгаагүй юм байна. За харин энэ кино амжилттай болсон шалтгаан нь Johnny Depp байсан. Мэдээж түүний Jack Sparrow баг. За түүний дүр анх туслах дүр маягийн байсан гинэ. За манай хүн орж ирээд энэ дүрийг бүгдийг нь өөрчилсөн байна. Гоё дүр шүү тий. За тэр дүрээ дахин бүтээж. За уудахтай ахмадын дүрийг хөгжилтэй. За бүтлгүй ч юм шиг, бүтэлтэй ч юм шиг. За хувиа бодсон хэрнээ хаяа хүн бүрийн төлөөх ч юм шиг тий. Бүр нэг тийм янзын нөхөр болгож өөрчилж байгаа. За тэгэд энэ өөрчилсөн дүрээ яг өөрийнхөө болгож дотор нь орж тоглож чадчих байгаа нь энэ үзэгчдэд маш их таалагдсан. За тэгсэн чинь нөгөө нэг туслах дүрийг чинь баг гол дүр болгож өөрчилсөн байна. За зөвхөн дотоод хүнийг нь ч биш, гадаад төрхөн дээр нь ч гэсэн манай хүн нилээдгүй санаануудыг оруулж өгсөн байна. Гэтэл түүний энэ өөрчлөлтийг харсан студ маш их дургуутсан юм. За Disney-ийн захирал хүртэл энэ Jack Sparrow дүр юу болчихоо вэ? Маш дургуутсаад энэ нөхөр чинь энэ киног баллах нь заах бичигдсэн зохиолоороо яв гэж загинсан. За ямар гээчи хүн бэ? Согтуу юм уу, ижил хүстэй юм уу гэд манай хүнээс асуусан чинь миний бүтээсэн бүх дүрүүд ижил хүснэ шүү дээ. Чи мэдээгүй юм уу гэж хошигч хариулчихсан байна. За ингээд нэг дүрээ өөрчилөн зохиолын дагаа яв гэж маш удаан шахсан. За тийх болгонд нь Johnny татгалцаад би энүүгээр явна. Намайг сонсон. Та нар намайг энд тоглооч гэж уурсан. За би дүрээ кинон тохиргоор нь өөрчлөөд өөрөөрөө тоглоно. За эсвэл намайг халж болно гэд. Ер нь л зүтгэсэн юм байна. За энд нь харин Disney-гийнхэн бууж өгөөд Johnny-гийн санаагаар явуулж байгаа. Ер нь нэлийн их эрх мэдэл өгсөн. За тэгээ зураг авалтан дээр нэг эрх мэдэлтэй болцсон юм чинь хэвээр. Өөрөөрөө дургиж гарсан. Дунд ч мөрөд жиргсэн гэд. Гэтэ тэр нь маш зөв байгаа байхгүй. Improvise шууд сэтгэгээ тоглолдог шүү дээ. Тэр тоглолтууд нь энэ киноны маш гоё чимгүүд болж байна. Яг Jack Sparrow ингэж хэлэх ёстой гэж нэг үг хэлдэг. Ингэж ойрлох ёстой гэж муухай ойролдог те. Тэр мөр нь яг гоё зөгцөж байгаа байхгүй. За кино нээлттэй хийсэн даруйда супер хит болж чадчихаа. 564 саяын ашигтай. За хүүхэд болгон Jack Sparrow дуртай. За энэ дүр нь Hollywood-ийн гол өмсгөлүүдийн нэг болж байгаа. Тэр нь Jack болоогүй, Sparrow болоогүй юм бол байгаагүй те баг. За дараа жил энэ кино 5 төрөлнөр дэвшээд за тэдний нэг нь шилдэг эрэгтэй дүр. Сонь бод Jack Sparrow шилдэг эрэгтэй дүрнэр дэвшин гэхээр тэгэхээр Johnny Depp энэ дүрээ бүр тултал нь хийсэн дээс харагдаж байгаа. Уг нь л инээд мэлж үжигч дүр шүү дээ тий. Гэтэл Hollywood энийг маш мундаг гэж үнэлсэн байна. За нөгөө нэг энэ нэг балаа дүрмөр гэж хэлсэн Disney-гийнхэн маань энэ дүрийг дараагийн ангийн хизээ хийх үү гэж бодож эхэлсэн байна. За харин хүүхдүүдийн дунд маш алдартай болсон энэ дүрийг маань Johnny Depp өөр зорилгоор ашиглаж эхэлж байгаа. За тэр энэ дүрдээ хавраад эмнэлгүүдээр явж
За өвчтөе хүүхдүүдтэй уулзаад сэтгэл санааг нь өргөөд баярлуулдаг болсон байна. Тэгэл тэд нартай уулзч суугаал янз бүрийн юм яриад яг дүрдээ орцсон Johnny Depp аялдаг баг. Jack Sparrow тэнд байждаг. Тэгэл яг нөгөө үгнүүдээ хэлдэг, үйлдэлүүдээ гаргадаг. Тэр чинь нэг шүтж байгаа шүү хүүхдүүд. Тэгсэн чинь тэр нь хүрээд ирэхээр хүүхдүүдийн сэтгэл санаа маш өөр болдог. Энэ жүжигчдийн нотуудын яг энэ хандлага маш гоё гэдэг тийм ээ. За тэгээд энэ зөвхөн Америкийн имлгүүдээр биш. Дэлхийд даяар тэр өмсгөлтөөгөө явж. Хаана нөлөө Канада, Испани, Австралид ч хүртэл явж гэлээ. За Depp өөрөө ч гэсэн сайн үсэн аянд их оролцдог. За тоглолт, дуудлага худалдаа энэ төрийг зохион байгуулдаг. За тэгээд өөрөө ч гэсэн одоо хандив өргөдөг. Ийм бас мундаг хүн юм байна. Түүнд сайн үсэн ажилд оролцсон гэдэг маш олон шагнал байдаг. За ер нь бол их хэн имлгүүд байсан. Имлгүүд дээр маш их үйл ажиллагаа явуулдаг байна. За энэ дэлхийг аз жаргалтай байлгах гэж, за хүүхдүүдийг эрүүл байлгах гэж их ажил хийдэг эндээс та харагдаж байгаа. Одоо хөндлөхгүй байхын аргагүй юм одоо үйлс шүү дээ. За Pirates-ийн 2 дугаар анги 2006 онд нээлттэй хийж байгаа. За эхний ангиасаа ч та илүү амжилттай $1 тэрбум давж байгаа юм. За ингээд дараагийн жил нь 3 дугаар ангиж гарсан. Энэ эхний 3 ангийг бол маш сайн болсон гэж дүгнэдэг. 3 дугаар ангийн жоохон муу гэж ярьдаг л та. Гэхдээ л гурамсан гэдэг утгаараа энэ 3 маш сайн бүтээлүүд болж байгаа. 3 дугаар ангийн жоохон муу болцсон яасан гэсэн. Ер нь production ажил дээр хугацаа их бага байсан юм байна. Ганцхан жилийн дараа нээлттэй тэн чинь зураг авалт эхэлж байгаа зохиол нь дуусаагүй байж байгаа юм чинь. Тэгэхээр бас энэ найруулагч юм. Үнэхээр найруулагч нь Gore Verbinski гэж хүн байна. Энэ чадвар бол үнэхээр үнэлэхгүй байх аргагүй. За энэ одоо кино гайхалтай болох шалтгаан мэдээж Johnny Depp-ийн тоглолт. За түүний энэ improvise хийх чадвар байсан. За тэр энэ дүрдээ ч гэсэн маш их хайртай. Яг тэгэл өөрөө маш их ажилласан, өөрөө бүтээсэн дүр шүү дээ. Тийм учраас дараагийн анги 4-р анги тоглох уу гэхэд нь зөвшөөрсөн ба. Ер нь бол 4-5 дугаар ангийн бүтлгүүтг нь бараг л тодорхой болсон байхад Johnny Depp харин дүртэй хайртай учраас за тэгээд мэдээж маш их цалин авсан л баг л та. За ингээд 4-5 дээрээ дахиад тоглож байгаа. Сайн болоогүй тэр хоёр. Бүр Javier Bardem энэ ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгэл үзэгчдэд таалагдах, үзэгчд өөрчлөгдсөн байсан. Энд чинь 2003-аас 9 онд, 3-аас 7 онд эхний 3 анги гарч байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ангиуд нь бүр сүүл гардаг байхгүй. Тэр хугацаанд үзэгчд ер нь 10 жилийн циклтэйгээр өөрчлөгддөг юм дөө. Хүсэж байгаа юмнууд нөр болдог. Яг хоо зарим кинонууд сүүлийн анги дээр бас хайжирдаг нэг цөө хэдэн кино байгаа боловч ихэнх нь нэг жоохон муу болчдөг тийм нийтлэг үзэгдэл байгаа даа тий. За ингээд нөгөө алдартай байсан Jack Sparrow дүрч гисэн үзэгчдэд нэг таалагдхаа болж эхэлж байгаа юм. За гэхдээ л Hollywood Johnny Depp гэрэлт хэрэгцээ ихтэй л байгаа. Амжилттай болсон хэд хэдэн кинонуудын дурдах юм бол Charlie and the Chocolate Factory. За Sweeney Todd дээр манай хүн бүр алтан бөмбөрцөг хүртчихдэг баг. Тэнд дээр үнэхээр мундаг жүжиглсэн. Тэгээ дахиад дуулдаг тэр ч одоо musical шүү дээ. За Alice in the Wonderland, Rango, Public Enemy гэх мэт. За Public Enemy бол бүр үнэхээр мундаг кино болсон. За энэ дунд харин нэгэн одоо онцлог киног хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ кино The Imaginarium of Dr. Parnassus гэдэг нэртэй кино. Энэ хүн Heath Ledger-ийн гол дүрдэн тоглож байсан кино. Тэгсэн чинь Heath Ledger нас урчдаг шүү дээ тий. Тэнгүүд үлдсэн хэсэг нь түүний 3 найз болох. Одоо Colin Farrell, Jude Law, Johnny Depp 3 хувааж авч тоглоод дуусгасан. Айгу гоё шийдлэг болсон. За энэ 3 жүжигч юм цалин аваагүй авах байсан цалингаа бүгдийг Heath Ledger охинд хандилсан байт юм л. Манай хүнчтээс хандилж юм шүү дээ тий. За 2011 он их чухал жил байгаа юм. Энэ Johnny Depp өөрийн найз зохиолч нь Hunter Thompson-ийнхаа The Rum Diary гэх киноны зохиолоор кино хийгч байгаа. За энэ кинонд хин хинтэй хамтарч тоглосон бай гэвэл Aaron Eckhart, Richard Jenkins, за мөн Amber Heard нартай хамтарч тоглож байгаа. Ингээд Amber Heard гэдэг хүнтэй анх удаа танилцж байгаа нь 2011 он юм байна. За тэр зураг авалтын үеэр л энэ хоёр амрын харилцаатай болцсон байсан гэдэг. Johnny ч уг их нэртэй 2 хүүхэдтэй хүн шүү дээ. За тэгээд ингэж бодож болж байгаа. Энэ хоёр Vanessa болон Johnny хоёрын дундуур энэ Amber Heard орсон юм шүү гэдэг юм яриа байж магадгүй. Гэхдээ үгүй юм гинэ. 2 жилийн өмнөөс Vanessa Johnny хоёрын харилцаа нэг жоохон хөндөй болцсон байсан юм. Ер нь ихэнх нөхөр гэхэд хэцүү болцсон. Нэг үйлчлэг дээр очисон ч гэсэн нэг үйл ажиллагаанд очисон ч гэсэн хоёлаа өөр зөрчил бодол байдаг ч юм уу. Ер нь ихэнх нөхөр гэхийн харилцаа гэхээсээ илүү найзууд ч юм уу тийм болоод хувирсан байсан гин. За
яг ихнэр бас болчихгүй мэлээ. Батлуулаагүй байсан юм. Ер нь батлуулах дургүй юм гэж Жонни чинь. За ингээл 2 жилийн өмнөөс Жонни шөнийн цэнгэний газруудаар ганцаараа явж байгаа харагддаг болоо. Охтуудтай ингээл зугаацаалц ингээл явж идэх нь ер нь бол ил болцсон байсан гинэ. Тэгээд ер нь цалхад бол лэдийн бэлэн болцсон байсан. За тэгэхээр энэ дэр Amber Heard-ыг буруутгах бол утгагүй юм байл шүү тийм ээ. За харин энэ Amber Heard-тай харилцаа нь улам гүнзгий болж исэн гинэ Johnny Depp. Тэд танилцсанаас хойш 4 жилийн дараа хурим хайсан байна. За энэ гэрлэлт бол маш том алдаа байсныг бид нар дараа нь дэлхийн нийтээр л харсан тийм ээ. За гэрлэлээд 1 жилийн дараа ихэд л аль хэдийн салах өргөдлөө өгч гисэн байж байгаа. Amber Heard Johnny-г өөрийг нь дарамтлж зоддог, гэр бүлийн хүчирхэл үйлддэг гэдэг шалтгаанаар салах болсноо зарлж байгаа. За харин Johnny Depp өөр тайлбар хийжсэн гинэ. За Amber-ийн хэлж байгаа бүхэн худал тэр хохирогч биш харин ч жинхэнэ хүчирхийлэгч нь байсан гэж мэдгдсэн. За тэдний энэ шууган Johnny-гийн ажилд ч гэсэн нөлөөлж эхэлж байгаа. Pirates of the Caribbean киноны дараагийн анги хийхэд гэж байсан ч гэсэн энэ шууганаас болоод Disney Johnny-гаас холбоогоо тасалж байгаа. За мөн Harry Potter ертөнцийн Fantastic Beasts гэдэг кинонд хүртэл тоглож байхад нь дараагийн анги дээр нь түүнийг халчиж байгаа. Гэх мэтчлэн одоо ингээд түүний амьдралд яг ингэж нөлөөлөд эхэлж байгаа. Уг нь бол хамтран тоглогчид найзууд нь ч юм уу тийм тэр продюсерууд нь хэлээд байгаа. Продюсерууд гинэ одоо яг кино багт байгаа хүмүүс хэлээд байгаа байхгүй. Johnny шиг сайхан харьцаатай хүн байхгүй. Үнэхээр гоё сайн хүн гэж хэлээд байгаа гэсэн хэлээд байгаа ч гэсэн манай хүний нэр ер нь бол тийм хүчирхийлэгч гэдэг тийм одоо англи руу яваад орчиж байгаа. Харин Johnny Depp бууж өгсөнгүй өөрийнхөө бурууг нотлохоор боломжтой бүхнийг хийж байгаа. Харин шүүх манай энэ хосуудын хэргийг хянан хэлэлцээд 2017 онд эцэлсэн. За энэ дээр Johnny-г буруутай гэж үзээд 7 сая долларын нөхөн төлбөр өгөх шийдвэрийг гаргасан байна. За Amber ч гэсэн энэ мөнгийг сайн хүлсэнд хандивлна. Би мөнгнөөс олж ийм хэрэг хийгээгүй гэж мэдэгдэж баатрын дүрээр тэнд зогсож байсан байна. За мөн Johnny-гийн талаар сонингууд цөрөг ярилцлага, янз бүрийн ярилцлага өгч. За бүр Johnny-гаас 50 сая доллар нэхэмжлэх болсон талаараа дуулгадаг. За энэ дээр харин манай жүжигч маань маш тайван байж Amber-ыг зөрүүлээд шүүхт өгчдөг. За энэ удаагийн шүүх хурал харин дэлхийн нийтийг хамарсан маргаан дэгдээсэн. За хэний зөв бурууг бүгд шүүх эрхтэй юм нээлттэй шүүх хурал болж өнгөрсөн байна. Шүүх хурал үргэлжлэх тусам Johnny-г буруугүй харин Amber-ыг буруутай байсныг дэлхийн нийтээрээ мэдж эхэлсэн. Юу н гадарлаж эхэлж байгаа. Энэ шүүхийн шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Энэ одоо хэрэг дээр харин нэг гоё үйл явдал болсон. Эхнэр Vanessa, хууч эхнэр Vanessa нь хурж ирээд мэдүүлэг өгдөг. Хурж ирдэг лөө тэр чинь онлайнаар ч өгчдөг лөө. Энэ дээр юу ч хэлдэг гэхээр би Johnny-тай 14 жилийг хамт өнгөрүүлсэн. За хизээч энэ эмэгтэй ярьж байгаа шиг үйлдэл гаргаж байгаагүй. Энэ эмэгтэй өөр хүний тухай яриад байх шиг байна гэж мэдгдсэн баг. За ингээд шүүхэн шийдвэр яаж гарсныг бид нэр бүгдээрээ мэдчихэж байгаа. Johnny Depp цагаатаад Amber Heard хүчрхийлэгч нь байсан байна гэдэг ийм хариу гарсан. Ингээд Johnny Depp-ийн нэр хүнд ингэж цэвэрлэгдэж байгаа юм. За хэдий цагаатсан ч гэсэн ер нь бол маш олон жилийг Johnny Depp-ийг ер нь хүчрхийлэгч гэдэг нэрээр дагаж явсан. Энэ жүжигчний хувьд ч гэсэн кино сонирхогч бидний хувьд ч гэсэн ер нь бол хохиролтой зүйл болоод үлдчихэж байгаа. Юу вэ? Нэр хүндтэй ажил карьер бүх юмтай хамааралтай зүйл болсон биш үү? Одоо яг тийм. Гүтгүүлээд. Тийм. Тэр чинь тэр Fantastic Beasts энэ тэр Johnny Depp тоглох хэрэгтэй байсан байхгүй. Тэр чинь яг гарч ирж байхдаа дүр мөр нь аюу гоё байсан шүү дээ. Гаднах төрх мөрхөн. Ер нь гадар төрх гэж ярьснаас Johnny Depp-ийн бүтээдэг дүрүүд үнэхээр гоё. Гаднах төрхүүд нь гоё имижтэй, өрмөц байдаг тийм. Үгээрээ ч гэсэн ер нь маш их алдартай шүү дээ. За ингээд цагаатсныхаа дараа студид түүнийг дахин уурах болж байгаа. Disney одоо Pirates of the Caribbean киноны 6 дугаар ангийн зохиол дээр ажиллаж байгаа баг. Тэгээ Johnny Depp мэдээж тэн дээр Ахмад Jack Sparrow-ын дүрээ эргэж та авчрах байх. За энэ дүрийг өөр хүнд нэр төсөөлнө гэдэг бол үнэхээр одоо хэцүү юм байна. Тий. За ер нь түүний бүтээсэн дүрүүдийг өөр хүн бүтээнэ гэдэг бол ер нь жоохон хэцүү л байна. Янз бүрийн дүр тойрч чаддаг. Индианч болсон явж байдаг. За тэгвэл яагаад одоо ингэж чадаад байна гэхээр манай хүн бас маш олон одоо үндэстний холимог юм байна. Үүнд Франц, Герман, за мөн хар арьстай байна. За түүний 8 дахь эмээг их нь өөрийн эрх чөлөөний төлөө тэмцэж шүүхтэр ялалт байгуулж гисэн ийм бүсгүй байдаг юм байна. Одоо өнгө дээрстэй эмэгтэй шүү дээ, тий. За мөн одоо манай хүний цуснд нутгийн уул буюу Индиан цус байдаг. Тийм баха. Яг тэрийг хүлээгээдсэн нэг тийм
Тэ нэг тийм Азрахыг бас нэг юу бас байгаад нь шүү дээ. Одоо нөгөө Франц, Герман хэрчийг Европ болчиход байдаг байсан. Түүний илэн цэмэг нь одоо Индиан хүн байсан. Широки омгийн ах байсан гэж одоо ярьдаг ч үлээ тэ. Ингээд за бас Франц гэсэн тэ. За түүний овг Деп нь Францын Деп гэдэг одоо бичгэл нараар л та. Тим угнаас гаралтай гэх мэтчлэн. Манай хүнд альч дүр тойрох одоо ийм чадвартай ийм мундаг жүжигчин байсан юм байна. За баярлалаа орно. Бас өмнөх кино дээр бас ярьжсэн те нэг баг 3 орны ийм холимог ярьжсэн. Энэ дээр бас ингээд дахиад давтагдаад яригдж байна. Сонирхолтой юм аа. Уул гарлын мэд. За нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. Хамтаас үзэж сонсогч та бүхэнд баярлалаа. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөө шоу болон Movie Marathon, Илүүгүз, Илүүгав, Look TV ивэнттэй ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Сонирхолтой мэдээлэл хичээнгүйлэн бэлдэж ирсэн. Ипатас их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.